За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор стандарт хэмжилзэн газрын хэмжилзэн хүрээлэнгийн дарга Дамб Сүрэн бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Урлагийг маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. За өнөөдөр үзэгчдэдээ стандарт хэмжилзэн газрыг бас танилцуулъя гэж бодлоо. Тэгээ ярианы ихэнд шууд энэхүү байгууллагын үйл ажиллагаатай танилцаа тий. Ямар цэг үүргийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулдаг юм болоо. За манай байгууллага анх товчхон түүх ярихад бол 1923 он анх байгуулагдсан. GMJ-ийн албан нэртэйгээр. За тухайн үед бол нэг улсын шалгагч, хоёр дархан гэдэг үйл ажиллагаа, 3 оны хөрлөлгөөнтэй үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдөр бол 103 жилийн түүхтэй байгууллага болсон байна. Өнөөдрийн хэмжээнд нийтдээ нэг 11 газар нэгж албан агчид гэх юм бол Улаанбаатар хотын хэмжээнд бол нэг 380 гаруй албан агчтай. Улсын хэмжээнд аймаг орон нутгатайгаа нийлэх юм бол нэг 700 гаруй албан агч үйл ажиллагаа явуулдаг юм томоохон байгууллага болсон. Манай стандартчлал, хэмжилзүү, за сорьцын хяналт, бүтээгдэхүүний сорилт рус шинжилгээ гэх мэтлэн одоо гол одоо салбар дундын шинжтэй маш чухал үйл ажиллагаануудыг хариуцсан ажилладаг юм байгууллага. За жишээлбэл одоо хэмжилзүүн салбар гэх юм бол манай байгууллага дотор 4 газар нэгж байдаг. Одоо хэмжилзүүн бодлогын газар, хэмжилзүүн хүрээлэн, шалгалт тохируулгын хэлтэс, хэмж хэрэгслийн шалгалт баталгаажуулдаг. Ер нь бол үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд хэмжилзүүн салбар 3 ангилдаг. Шинжилгээ ухааны хэмжилзүүн салбар, хууль эрхийн хэмжилзүүн салбар, за үйлдвэрлэлийн хэмжилзүүн салбар. За энгийнээр хэлэх юм бол яг шинжилгээ ухааны хэмжилзүүн салбар туршилт судалгаа гэхээр өндөр наривчлалтай юм эсвэл шинээр Монгол улстай одоо шинэ эталон бий болохтой холбоотой туршилт судалгааг хариуцсан. За эталоны нэгж дамжуулалт хадгалалтыг хариуцсан үйл ажиллагаа болдог нь бол хэмжилзүүн хүрээлэн гэдэг. Хууль эрхийн хэмжилзүүн байгуулах юм бол энгийн хэрэглэгчдийн ойлголтоор нөгөө худалдаан дэх жин хэмжүүрийн баталгаажуулалтын асуудал тодорхой хугацаатай 6 сарда нэг удаа баталгаажуулалтанд хамруулна. За мөн одоо шатхуун төвөө үрийг 6 сарда нэг удаа баталгаажуулалтанд хамруулсан байх хэрэгтэй. Заавал хуулиар тогтоогоод өгсөн хугацаанд шалгалт баталгаажуулалт хамруулж явах шаардлагатай байдаг. Ерөнхийд нь гээд бодоход бол бүх салбарлал баг хамтарч ажиллах юм боломжтой байгууллага. Тий хамгийн тий чухал одоо бүх одоо бодлогын яамдууд гэх юм уу бүх салбарт дах одоо бүтээгдэхүүн үйлчлэгээний чанар аюулгүй байдлыг хангахад зайлшгүй одоо шаардлагатай юм чухал салбар. Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой. За одоо сүүлийн жилүүдэд нөгөө техник, технологи, инновац хурцтай хөгжиж уялдуулаад олон улсын сайн туршлагыг Монголд аль болох хурдан нутагшуулах, хурдан үйлдвэрлэл үйл ажиллагаа нэвтрүүлэх юм бол улсын хэрэглэгчтэй аж ахуй нэгжтэй их чухал ач холбогдолтой гэж. За дэлхийн хэмжилзэн өдөр 5 сарын 20-нд тохиодог гэж бид бүхэн сонссон. Тэгээд энэхүү өдөртөө давхцуулан бас хийгдэж байгаа үйл ажиллагаанууд те юу байдаг вэ манай Монгол улсын юм. Дэлхийн хэмжилзэн өдөр гэдэг. За товчхон бас мэдээлэл өгөхөд энэ дэлхийн хэмжилзэн өдрийн анх 1875 онд энэ тухайн үеийн хөгжилтэй 17 улс орон метрийн хэлцээр гэж байгуулсан. За яагаад метрийн хэлцээрийг байгуулах одоо нөхцөл бүрдсэн гэхээр олон улсын худалдаан дах үйл ажиллагаа хэмжилзүүн салбартай холбоотойгоор хэмжлийн нэгжтэй холбоотойгоор асуудлууд үүсч эхэлсэн. Жишээлбэл одоо үндэсний уламжлал нэгж гэж байдаг тийм. Улс болгон үндэсний уламжлал нэгжтэй тэр нь одоо өөр хэмжээтэй байдаг. Жишээлбэл одоо Монгол улс гэхэд 1 хуруу 2 хуруу алхам гэдэг юм уу тийм. Энэ уламжлалт өртөө гэдэг. Энэ уламжлалт нэгжүүдийг за жишээлбэл бүгдээрээ хятад улсын одоо жин манай 1 кг-тай одоо зөрүүтэй байдаг тийм. За Америк нэгдсэн улсын одоо фаунд гэдэг юм уу өндрийн хэмжээгээд бүгд зөрүүтэй. Тэгэхээр олон улсын худалдаан дэх асуудлыг тухайн үедээ шийдвэрлэхийн тулд нэг хэмжлийн нэгжээр явж нэг хэмжээ тооцоотой явахгүй болохгүй юм байна гэдэг үүднээс асуудал гаргаад дэвшүүлээд тэгээд тухайн үеийн одоо хөгжилтэй 17 улс орон 1875 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энэ метрийн хэлцээрийг байгуулад СЭС системийн үндсэн 7 нэгж гэж байдаг тийм. Энгийн хүмүүс ойлголтоор бол энэ 7 нэгжийг олон улсын нэгжээр одоо ашиглая. Олон улсын худалдаанд хэрэглэе гэдэг нь тогтсон өдөр 5 сарын 20-ны. Тэгээд 1999 оноос энэ дэлхийн хэмжилзэн өдөр гээд олон улсын GMJ-ийн ерөнхий бахарлаар тогтоод тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тэгээд жил болгон яг дэлхийн хэмжилзэн өдөр олон улсын GMJ-ийн товчойгод Франц улсад байдаг байгууллага байдаг. За энэ байгууллага бол нөгөө
дэлхийн хэмжээний энэ хэмжил зүйн асуудлыг нэгдсэн бодлого зохион байгуулалтаар хариуцж ажилладаг гэсэн үг. Энэ байгууллагын хэмжээнд жил болгон одоо дэлхийн хэмжил зүйн өдрийн нэг өрөө чиглэлийн хүрээнд тэмдэглэл өнгөрүүлдэг. За энэ жилийнх жишээлбэл одоо нөгөө бодлого боловсруулахад итгэлцлийг бий болгоно хэмжил зүйн үйл ажиллагаанд хэмжил зүйн үйл ажиллагааны чиглэлээр гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бол чиглэл өрөө гарсан байгаа. Энэ сэдвийн хүрээнд манайх Монгол улсдаа бас энэ гол одоо бодлогын салбарын тэргүүлэх салбарууд гэж байгаа тийм Монгол улсад эрүүл мэндийн салбар, хүнсний аюулгүй байдлын салбар гэдэг юм уу. За томоохон эдийн засгийн нөлөөлөл одоо үйл ажиллагаа гэх юм бол одоо уул уурхайн салбар гэдэг. За энэ жилд бол бид нар эрүүл мэндийн салбарын хэмжүүр хэмж хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, энэ эмчилгээ, оншилгоо, шилжилгээнд гарч байгаа энэ хэмжлийн нэгдвэл байдал, үнэн зөв байдлыг хэрхэн одоо Монгол улсын түвшинд явж байна вэ? Цаашид олон улсын түвшинд хүрэх гэд бид нар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлвэл бас илүү үр дүнтэй, хэрэглэгчтэй энэ эрүүл мэндийн салбарын чанарын үйл ажиллагаанд их чухал ач холбогдолтой байдаг талаас нь энэ эрүүл мэндийн яам, эм эмнэлгийн хэрэгслийн янз зохицуулалтын газартай хамтран семинар хийхээр, уулзалт хэлцүүлэг хийхээр бас хоорондоо ярилцаад явж байгаа. Яг хоо зүгээр сайн мэдгүй байгаа учраас одоо таны яран дээр сая гарч байгаа л да дэлхийн хэмжээнд стандарт энэ хэмжил зүйг одоо аваачих зорилготой ч гэдэг юм уу те гэж ярьж байна. Тэгмэл яг энэ хэмжил энэ стандарт хэмжил зүй гэдэг нь өөрөө яг дэлхийн улс орнууд гадаад харилцаанд бол маш их хамтран ажилладаг баг нэг юм төвшин байх ёстой гэдэг зүйл байгаа учраас тэгж их хоцрогдсон өөр байд юм одоо чинь манай улсын хувьд одоо дэлхийн хөгжсөн улс орнуудын хувьд ингээ аваад үзэхэд хэмжил зүйн одоо стандартын хувьд тийм доогор байдаг гэсэн үг. Тэг ер нь яг улс орон бүхэл салбараар хөгжлийнхээ төвшнөөс хамаарат харьцангуй өөр байна. Мэдээж хөгжилтэй улс орны төвшин өндөр төвшөнд байна. Хөгжиж буй орнуудын төвшөнд бол тодорхой хэмжээгээр бас сайжруулах, дээшлүүлэх шаардлагатай асуудлууд байдаг. Тэгэхээр яг энэ асуудлыг ярихын өмнө бол яг бид нар энэ хэмжил зүйн асуудал, стандартчлалын асуудал яг ямар үйл ажиллагаан дээр нэгдсэн юм зохион байгуулалтаар явах ёстой вэ гэхээр энэ чанарын бүтээгдэхүүний чанар аюулгүй ажиллагаатай холбоотой энэ чанарын дэд үс гэдэг ойлголт байдаг. Нэр томьёо тодорхойлт. Үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд. За чанарын дэд үс гэдэг маань юу гэдэг вэ гэхээр бид нар нөгөө дэд үсгийн салбар гэдэг бол маш сайн мэддэг тийм. Эрчим хүч арайтай холбоо зам гүүр гэдэг юм уу. Энэ үүнтэй төстөөгөр за бүтээгдэхүүн үйлчлэгээний чанарыг хангахын тулд 5 бүрэлдэхүүн үүсгэж хэмжил зүйн үйл ажиллагаа хангагдсан байх ёстой. Стандартчлалын үйл ажиллагаа дүрм журм сайн, хууль дүрм журм маш сайн хангагдсан байх ёстой. За итгэмжлийн үйл ажиллагаа маш сайн олон улсын түвшинд төрсэн байх ёстой. За сорилт туршилт, шинжилгээний лабораторийн асуудлууд олон улсын түвшинд төрсэн байх ёстой. Стандартын шаардлага хангасан байх ёстой. За гэрчлэгээжүүлэлт гэдэг. Манайх нөгөө энэ гэрчлэгээжүүлэлтийн асуудал бол мэдээж улс орон болгон богино хугацаанд хөгжлийн дээд түвшинд олон улсад хүрэхэд бол хэцүү. Зарим орон зай, зарим одоо олон улсын гэрчлэгээжүүлэлт, сорилт туршилт хийсэн асуудлыг хүлээн зөвшөөрөх асуудал байдаг. За энэ тохирлын гэрчлэг болгох юм уу хүлээн зөвшөөрөх асуудалтай холбоотой. За энэ 5 бүрэлдэхүүн үйл ажиллагаа тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчлэгээ болж байгаа үйл ажиллагаанд нэвтэрсэн, хангагдсан байх юм бол тухайн бүтээгдэхүүн за чанарын шаардлага хангах нөхцөл бүрдсэн байна гэж үздэг. За тэгэхээр нөгөө ямар нэгэн одоо бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлага хангасан гэж үзэх юм бол нөгөө стандартчлалын асуудал гэдэг тийм. Өнөөдөр одоо олон улсад одоо за Япон улс руу экспортын бүтээгдэхүүн гаргая гэж бодоход Японы тавигдсан стандартын шаардлагыг манай бүтээгдэхүүн хангаж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр түвшинд хүрэхийн тулд тэр түвшинд стандарт шаардлага тавигдсан үзүүлэлтээр манай сорилт туршилтын лаборатори, хэмжил зүйн лабораториуд нь олон улсын түвшинд хүрсэн тийм техник, технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан байж ээж хурдтай, шуурхай за чанарын шаардлага хангасан үр дүн гаргана гэсэн. За сүүлийн үед их үйл ажиллагаанууд болж байгаа харагдаж байна л да. Жишээлбэл одоо стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн үзэл баримтлалыг одоо шинжилэн боловсруулах төгслөлийг хөрвүүлээд байна гэх мэтчлэн мэдээллүүд бас пэйж дээр нь одоо сошиал хаяг дээр нь их харагдаж илээ. Тэр талаар ярил. Тий. Монгол Улсын шадар сайд намтай хоёр сайд энэ стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэний итгэмжлийн тухай хууль, хэмжил зүйн тухай хуулийг маш шуурхай гормоор яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилэн сайжруулах асуудлыг бол чиглэл өгсөн байна. Тэгэхээр энэ маань
эцсийн дүндээ гол үндсэн хууль эрх зүйн асуудал маань үндэсний үйлдвэрлэл, за импортыг оруулах, экспортын бүтээгдэхүүн одоо нэмэгдүүлэхэд маш чухал ач холбогдолтой суур үндсэн хуулиуд учраас за түрүү хэлсэн нөгөө чанарын дэд үтс, чанарын бүтээгдэхүүний чанар аюулгүй ажиллагаатай холбоотой гэдэгтэй адилхан олон улсын хэрэгцээ, шаардлага, эрх зүйн үндэслэлийг одоо манай энэ эрх зүйн хэм хэмжээ бас нийцж гинүү, олон улсын түвшинд хүрсэн байна уу, олон улсын түвшинд одоо олон улсын худалдаан дах техникийн саад докторыг бууруулахтай холбоотой зүйл заалтууд байна уу, энийг өөрчлөх шаардлага байна уу гэдэг үндслээр үйлдэл баримтлалын шинжилж гаргаад за түүн дотор одоо жишээлбэл яг хэмжилзэн үйл ажиллагаатай холбоотой гэх юм бол одоо хэмжлийн шалгалт тохируулгын чадварыг олон улсад хүлээмжшүүлсэн байх ёстой гэдэг асуудал байдаг. За энэ маань олон улсад хүлээн зөвшөөрүүлэгдснээр энэ үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа эсвэл экспортын бүтээгдэхүүн гаргаж байгаа энэ манай аж ахуйн нэгж байгууллагууд ямар ач холбогдолтой гэхээр тухайн байгууллагуудад зардлыг хэмнэх. За цаг хугацааг богиносгох. Нөгөө үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа байгууллагууд чинь цаг хугацааг алтнаас үнэтэй байдаг. Тэгэхээр энэ цаг хугацааг маш богино хугацаанд шуурхаа гаргаж явах хэрэгтэй. Гуравдугаарт нь олон улсын стандартын чанар шаардлага хангасан хэмжилзэн үзүүлэлт сорилт туршилтын үнэлгээний үр дүн бий болгосон энэ үзүүлэлтийг маш хурдан үр дүнтэй бий болгож явах хэрэгтэй. Тэгжээж бид нар одоо энэ хэмжилзэн чиглэлээр одоо энэ үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэгч экспортын бүтээгдэхүүн гаргаж байгаа энэ байгууллагуудаа хэмжилзэн бодлогоор дэмжлэг үзүүлж байгаа энэ үр дүн баггүй. Гадаад хамтын ажиллагаа маш сайн хөгжүүлж байна. Гадаад хамтын ажиллагааг одоо бид нар уулзалт семинар энэ олон улсын байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцож ээж энэ олон улсад одоо нэвтэрсэн хэмжилзэн үйл ажиллагааг сайн туршлагыг маш шуурхай нэвтрүүлж Монголынхаа өрсөнд буулгаж үйл ажиллагаанд нэвтрүүлснээр энэ үндэсний үйлдвэрлэгч экспортын бүтээгдэхүүндээ л үр дүн ач холбогдлоо өгнө гэсэн. Маш богино үгцэх. Өнөөдөр нөгөө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэж байна. За импортыг орлох экспортын бүтээгдэхүүн гэж байна. За үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр мэдээж энэ эдийн засгийн эргэлт, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэсэн. Хоорондоо уялдал. Үйлдвэрлэгчид болон барааны чанарт одоо ахиц дэвшил гарнаа л гэж үзэх нь шүү. Яг энэ стандарт хэмжилтийн яг энэ тодорхой бодлого за тэгээд энэ зүйлсүүдийг одоо идэвхтэй тий хууль журмын дагуу дэлхийн одоо гадаад харилцаатай за тэгээд дэлхийн чанарт ингэж нийцүүлснээр үйлдвэрлэгчдэд маань болон одоо бид бүхний одоо хэрэглэж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд бол өөрчлөлт гарна л гэж ерөнхийдөө ойлголоо тий. Сүүлийн үед одоо нэг томоохон гадаад хамтын ажиллагааны өрөөнд дахиц үр дүн юу гэх юм бол энэ техникийн зохицуулалт хэмжилзэн агентлаг гэдэг Орос улсын улсын агентлагтай хамтын ажиллагааны өрөөнд бас үр дүнтэй ажлууд хийгдсэн байна. За хийн одоо сорилт туршилт хийдэг тоног төхөөрөмж, лаборатори, за хийн тоолуур шалгадаг энэ эталоныг бий болгохтой холбоотой Орос улсын зүгээс бас дэмжлэг үзүүлэхээр энэ уулзалт хэлцээрээ үр дүнд гарсан ийм эерэг үр дүнгууд байгаа. За сүүлд энэ Аз намхан талын хэмжилзэн хөтөлбөр гэдэг байгууллагын хүрээнд ерөнхий чуулганд бид нар оролцоод за тэр үеэр энэ сорилт Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан. Бүгд найрамдах Солонгос улсын сорилт туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ хоёр байгууллагатай KTR гэдэг хоёр байгууллагатай уулзалт хэлцүүлэг хийгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. За энэ төсөл хөтөлбөр нь юу гэхээр нэг нь бол одоо нөгөө цахилгаан автомашины цэнэглэх станцууд гэж үүдэг те сүүлийн үед бас энэ лабораторийг туршилт судалгааны эталон тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх за дотоод агаарын орчны одоо чанарын хяналтыг тавих лабораторийг бий болгох чиглэлээр 3 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр урьдчилсан ингээд санал хэлцүүлэг хийгдээд шатны төвшөнд хянагдаад явж байгаа ийм үр дүнгууд байна. За Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамнаас эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд манай хэмжилзэн хүрээлэнгийн уртын хэмжлийн эталон тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл хөтөлбөр дэмжигдээд бас шатныхаа бас үйл ажиллагаа хяналтанд ороод ингээд цаашдаа батлагдах юм бол бас нааштай үр дүнгууд байна. Энэ үр дүнгууд олон улсын гадаад хамтын ажиллагааны үр дүнгууд маань эцсийн дүндээ л Монгол улсын одоо бүтээгдэхүүний чанар аюулгүй ажиллагаа, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн маш чухал ач холбогдолтой гэсэн. Одоо өнөөдөр эдийн засгийн үзүүлэлтэнд хамгийн их чухал нөлөөтэй байгаа нь нүүрсний экспорт байна. Үнэт металл, төмрийн хөдөрний экспорт, баяжмал бүтээгдэхүүний экспорт байна. Газрын хоор элементийн бас цаашдаа ингээд төлөвлөд явж байгаа ажлууд байна. Энэ бүтээгдэхүүний одоо шинжилгээ, сорилт, туршилтан дээр ашиглаж байгаа маш өндөр наривчлалтай хэмж хэрэгслийг шалгахын тулд манай стандарт хэмжилзэн газрын хэмжилзэн хүрээлэнгийн алба лабораториуд харьцуу шалгаж үр дүнгийн зөв гаргаж өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ үр дүн чинь хоорондоо уялдаа холбоотой үр дүн сайн байх юм бол
олон улсад аж ахуйн нэгжүүд маань бүтээгдэхүүнээ шуурхаа гаргах нөхцөл бүрднэ л гэсэн. Аж ахуйн нэгжүүд тэгвэл одоо стандарт хэмжил зүйн газартай одоо яаж холбогдож тэг хүсэл мэдээллийг ер нь яаж илгээд юм болоо? Манайх стандарт хэмжил зүйн газар цахимжуулалттай холбоотойгоор энэ байгууллагын вебсайт, цахим одоо пэйж хуудсуудыг хөгжүүлээд ажиллаж байгаа. Энэ хүрээнд одоо нээлттэй стандарт хэмжил зүйн газрын мэдээллүүд гэдэг пэйж хуудасаар ороод эсвэл стандарт хэмжил зүйн газар гэж ерөөсөө интернет орчинд байхад манай сайтууд гараад мессенжер гүйцэг маань энэ одоо цахимжуулалт мэдээлэлээ өгч болно, эсвэл албан өсөлтөө өгч болно, за утсаар мэдээллүүдээ өгч болно. Бүхий л төвшөнд бол санал, хүсэл, хамтын ажиллагаа, асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа шуурхах боломжтой гэсэн. Боломж нөхцөл бүрдсэн. Цахимаар болоод ирэхээр хүмүүсийн одоо цаг хугацааг хүртэл хэмжиж өгч шүү дээ. Тэгээд бас хамгийн чухал одоо яг энэ салбарууд дээр хамтран ажилладаг учраас гадаад харилцаа гэдэг зүйл бол хамгийн чухал ийм танаа салбарын үед хамгийн чухал ийм зүйл болчиход байгаа юм шиг байна. Зөвхөн яг танаа салбарын хувьд ингээ аваад үзэхэд гадаад харилцаан дээр ер нь яг хэр их ач холбогдол өгж энэ ажиллах төлөвлөгөөтэй байгаа ер нь одоо шинэ оны үед хувьд. За манай байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа засгийн газрын тохируулагч агентлаг стандарт хэмжил зүйн газар салбар дуудын шинжтэй үйл ажиллагаанд маш их байдаг. Уялдаа холбоотой. Тэгэхээр энэ хүрээнд манайх гадаад хамтын ажиллагааны чиглэлээр 14 олон улс болон бүс нутгийн байгууллагатай гишүүнчлэлтэй 27 одоо гадаад хамтын ажиллагаа олон улсын бүс нутаг стандартчил хэмжил зүй сорьцын яналт гэдэг юм уу энэ үйл ажиллагааны хүрээнд 27 бүс нутгийн байгууллага улс орнуудтай гэрээ хэлцээр санамж жижиг байгуулад ажиллаж байгаа. Тий. За хамгийн гол одоо хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд гэх юм бол Аз намхундлан хэмжил зүйн хөтөлбөр буюу EPMP гэдэг байгууллага. Энэ нь болохоор яг шинжилгээ ухааны хэмжил зүйн салбарын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд олон улсад одоо хэмжлийн шалгалт хуралгын чадхаа хүлээн зөвшөөрөлттэй холбоотой үйл ажиллагааг зангиддаг гэсэн. За Аз намхундлан хууль эрхийн хэмжил зүйн байгууллага гэдэг. Түрүү ярьсан тийм хуулийн зохицуулалттай хэмжил зүйн салбар. Олон улсад болж байгаа, бүс нутагт болж байгаа энэ хэмжил зүйн үйл ажиллагаа сайн дурчлагыг бид нар аль болох Монгол улсынхаа хөрсөн дээр нутагшууд үйл ажиллагаа нэвтрүүлэхэд энэ олон улсын байгууллагуудын бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг туршилт судалгаа хэлцүүлэхэд нь оролцоод явж бол маш үр дүнтэй гэсэн. За 3 дугаарт нь олон улсын жим жирийн төвчаа гэдэг. Түрүүн бас ярьсан Франц улсад байрладаг BIPM гэдэг байгууллага. Энэ байгууллагын хүрээнд бид нар мэдээллийн санд нь өнөөдрийн байдлаар 3 хэмжлийн төрлөөр 23 хамрах хүрээнд хэмжлийн шалгалт хурлын чадхаа хүлээн зөвшөөрөлдсөн байна. За өнөөдрийн Монгол улсын байдал олон улстай харьцуулахад ямар байна вэ гэхээр өнөөдөр Монгол улсын 3 хэмжлийн төрлөөр 23 хамрах хүрээнд хэмжлийн шалгалт хурлын чадхаа хүлээн зөвшөөрөлдсөн байна тийм. Гэтэл хөгжилтэй улс орнууд одоо бүгд найрамд Хятад ард улс, бүгд найрамд Солонгос улс, Япон улс, холбооны үдирд Герман улс, Оросын холбооны улс гэх юм уу. Энэ хөгжилтэй улс орнууд 600-аас 1000 гаруй юм хамрах хүрээгээр өргөжүүлсэн 7 хоног төхөөрөмжүүдийн хэмжлийн шалгалт хурлын чадхаа хүлээн зөвшөөрүүлжээж энэ тухайн одоо улсынхаа үйлдвэрлэл үйлчлэгээ үндэсний үйлдвэрлэл экспортын бүтээгдэхүүн маш хурдтай хэмжилсэн бодлогоор дэмжлэг үзүүлж чадж байгаа гэсэн. Жишээлбэл одоо нөгөө бид нар ингээд цөөхөн хамрах хүрээнд шүү дээ. Нэг одоо хамрах хүрээнд байхгүй байх юм бол нөгөө үйлдвэрлэгч экспортод гарч байгаа бүтээгдэхүүн хүндрэл өчнө гэсэн. За нөгөө аж ахуйн нэгж чинь Монголд байхгүй үйл ажиллагаа, хэмжилзэн үйл ажиллагааг олон улсын байгууллагаар явуулнаа. Шинжилгээ сорилт турш дийлгэнэ гэхээр хэмжилзэн одоо шалгалт хурлын нийлэхээр маш их цаг хугацаа ордог тий. Бүгд мэд. За зардал их асуудал, зардлын асуудал өндөгдөн. Цаг хугацааны асуудал гэдэг маш олон асуудлууд өндөгдөн. Энэ асуудлыг л айлуулах одоо шуурхаа бий болгодог нөхцөлийг Монголдо бүрдүүлж чадах юм бол худалдаан дах техникийн саад доторыг бууруулах, за олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэмжилзэн бодлогоор дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрднэ л гэж үзэж байна. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд төгсгөл нь бас нэг асуулт асуухад стандарт хэмжилзэн газрын одоо сорьцын хяналтын газартай газрын үйл ажиллагаатай бас хөрхэн сурагчид танилцсан талаараас сошиал дээр одоо мэдээлэл нь орсон байсан. Тэгээд тэр талаар бас бага мэдээлэл аваад тэгээд тэмдэглэл өндөрлөө. Тий, яг хоо сорьцын хяналтын газар маань манайхаас нэг өөр газар нэгжил. Гэхдээ яг хоо сорьцын хяналтын газар маань үнэт металлын сорьц тогтоох шинжилгээ хийдэг. Хоёрдугаарт нөгөө Эрдэнэсийн чулуу, үнэт чулуунууд гэж байдаг те. Үнэт чулуун одоо гэрчлэгээ олгодог. Тэгэхээр энэ үйл ажиллагаатай оюутан сурагчдыг танилцуулах нь
одоо иргэдийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэхэд, дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Одоо нөгөө засгийн газраас баримтчилгаа бодлого чиглэлийн хүрээнд төлөвлөгөө танил шалгалтуудыг байхгүй болгосон байна. За төлөвлөгөө танил шалгалтыг байхгүй болгосноор бид нар энэ орон зайг юугаар нөхөх вэхээр иргэдийн мэдлэг ойлголтыг хэмжил зүүн, сорьцын хяналтын стандартлын чиглэлээр мэдлэг ойлголтыг дээшлүүлэх замаар энэ одоо орон зайг нөхөх боломжтой болно гэсэн. Тэгэхээр энэ хүрээндээ бас үйл ажиллагаатай танилцуулаад за ямар стандарт аргачлалын дагуу за ямар лабораторид ямар тоног төхөөрөмж ашиглаж ямар хугацаанд энэ үйл ажиллагааг явуулдаг гэдгийг оюутан сурагчид сонирхсан аж ахуй нэгж байгууллагуудад хүргэх нь бас чухал ач холбогдолтой болж байна. Тэгэхээр энэ талаар бол бүх аж ахуй нэгж байгууллага, оюутан сурагчид, шинжилгээ ухааны салбарууд манай үйл ажиллагаатай танилцахад бол нээлттэй гэж. За маш их баярлалаа танд. Тэгээд яг ингээд бит хоёрын зүгээс гэсэн анхлаад сайн мэдгүй байгаад байлаа. Тэгээд яг ингээд таны яриаг сонсоход улс их орны хөгжөлтэй шууд холбоотой юм байгууллага. 103 жилийн түүхтэй юм гайхалтай байгууллагын хамт олон тун удахгүй болох гэж байгаа. Дэлхийн стандартын хэмжил зүйн өдрийн эндийг бас хүрхэн зүйтэй болоо гэж бодож байна. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас ажлын амжилт хүсье. Биднийг бас энэ мэдээлэл хийж оролцох боломжоор хангасан хамтын ажиллагааны өрөөнд бас маш их талархаж байна. Аль болох бид нар чинь үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл иргэдэд аж ахуй нэгж байгууллагад хүргэж чадах юм бол хамгийн чухал үр дүнтэй. Бас ажлын үр дүн маш чухал байдаг. За маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зочноор стандарт хэмжилзэн газрын хэмжилзэн хүрээлэнгийн дарга Дамс Сүрэн оролцлоо. Хамт үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төр өндөрлөж байна. Маргааш ирэх болцлоо. Тэр баяртай.